За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Анимынхаа 2 дугаар ангийг ярихад бэлэн болсон байна. Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд анime маань 1-р анги болохоор IMDb дээр 9.2, 2 дугаар анги нь 9 гэсэн нэлийн өндөр үнэлгээтэй явж байгаа юм байлээ. Тэгээ энэ анимтай нэлийн төстэй эхлэлтэй аним санаанд ороод болтгоо. Тэр аним болохоор би хорон санаад тул сүлийн боссыг сургах болно гэдэг зураг нь гарч буй. Одоо энэ анимтай нэлийн төстэй Айрын болохоор нөгөө өөр ертөнцид өгөхөд өөр ертөнцид очдог. Гэхдээ яг эхлэл нь энэний эхлэлтэй яг адилхан санагдсан надаа. За ингээд буцаад хэдүүлээ аним руугаа орцгоё. За манай Scarlett-ийг ингээд хүмүүсийг зодсоожсэн чинь ах нь олон ингээд Julius хаахуу нар орж ирээд ингээд яагаад яг ямар шалтгаанаар тэр хүмүүсийг зодсон бэ гэж асууж байгаа. Манай Scarlett болох дээр ер нь бол нэлийн стресс зэвжсэн нэлийн хэдэн жилийн уур бухимдал байсан. Тэгээ зүгээр уур нь хүрээл тэр хүмүүс бүгдийг уура гаргаад зодсон байгаамаа. За мэдээж энэ хамхайхан гаргасан царай марил сонь байгаа юм чинь. Тэгээл манай хүн чинь үнэхээр ядраад ингээд ухаан алдаа унчиж байгаамаа. За ингээд түүнийг сэрх үед нь болохоро гэрийн үйлчлэгч нь ингээд түүнийг алах гэж идэг. Ингээд сэрхийн хүлээж исэн юм шиг тэгээс сутгалчаад явчихсан. За мэдээж манай хүн чинь юу алуулах гээл хантай сав аяа шүү дээ. Тэгэл аханыг ингээд орилооны сосол орж ирсэн чи 3 өдөр унтчихсан аа ингээд цэрэнгүүтээ ийм зүйл хийж байгаа мó гэл ах нь бүр ингээд стресстэй л. За гэхдээ ер нь би ийм байдлын трийг асууж байгаа. За ингээд мэдээж ханхуутай гурвал уулзж байгаамаа. Тэгээд чиний сүүг ингээд цуцалсан хаан зарлиг булгаа. Тэгээд Кайлийн одоо угсаа залгамжлах эрхийг нь хураасан. Тэгээд 2 дугаар ханхуугийн одоо доор байсан тэр язгууртнууд нь болох дээрээ боолын одоо хууль бус эзэмшил хүний 8 гэх хэрэгүүд дээр баримтлагдаж эхэлж байгаа билээ. Тэгээ ардын дунд болох тэр Scarlett ямар нэртэй болсон бэ гэхээр хорон язгууртнуудыг нударгаараа шорын уусан Баатар гээд түүнийг одоо цуснд будагдсан хүнж гэдэг хочтой болсон юм билээ гэсэн ахыхан гаргаж байгаа зэрэг харсан мэт та нар. Амар хочтой болсон байгаа зү. Тэгс чи өмнө галзуу нохоо гүнж гэдэг хочтой байсан гинэ. За тэгээд яг энэ хэрэгийнх нь ард юу хэн байсан бэ гэсэн чинь болох тэр ерхий сайд байгаа юм байна. Гэхдээ ерхий сайдыг тийм батлах баттай нотлохоо эднэрт байхгүй байгаа юм байна. Тэгээд олж чадахгүй. Гэхдээ одоо эдгээр хэрэгүүдийг нэгдэр ханхуу ингээд яаж ингээд илүү ингээд сайн олж чадсан бэ гэсэн чинь болох тэрэ нөгөө 2 дугаар ханхуу Кайлийн туслах гэдэг энэ Борстэй залуу байсан да яг дагаа яваад исэн. Энэ залуу болох тэрэ нэгдэр ханхуугийн одоо туршуул байсан юм билээ. Тэгээд Scarlett-аас болохоор уучлалт гуйж байгаа одоо ингээд 2 дугаар ханхуутай нийлдээрлэгээ тэр үед ингээд огт хамгаалдаггүй байсан дуучлаарай гэсэн чинь Scarlett болох тэрийг одоо шийтгэлээ өгчөө гэд яг ингээд амар шивэн цохиулхан дээ гэсэн чинь за үнэхээр гэл өнгөрч байгаа юм да энийг үнэхээр. За ерөнхийдөө бол энэ хэдийн ярилцлага ингэсхийгээд өндөрлж байгаамаа. За Scarlett нэг өөрөө нь алах гэжсэн одоо үйлчлэгчдэр очисон чинь зүгтчих үгүй байна. Зүгтаагүй юм байна. Тэр болох тэр нэг амтан болж хуурдаг тийм овгийн хүн байсан юм байна. Тэгээд ингээ хоёлаа яг ярилцъя чамаг ингээ хин намайг халуулахаар явуулсан бэ? Нанака гэд асууж байгаа юм. За тэгсэн чинь ингээд буцаад хүн болж хувраад би ч яг чамайг алнаа л гэж шүү. Бас тэгсэн чинь цээжин дээр байгаа тамгыг анзаарсан бол энэ л тэр боолын гэрээ хийхээр энэ тамга тавигддаг юм байна л да. Энэ л тэр эзнийхэн тушаал ингээд зөрчдгөө яг биелүүлэх ёстой. Тэгсэн чинь Scarlett би одоо энэ тамганаас чинь чөлөөлөд өгөө гэсэн чинь Scarlett-ийн хүчийн талаар ярилцъя. Ямар хүчтэй вэ гэсэн чинь хүн болгоо ингээд төрөхдөө бурхны ивэлийг хүртдэг юм байна. Тэгээд тухайн хүн одоо ямар ивэл хүртсэнийг мэдээд түүнийг хөгжүүлж чадвал энэ бурхны ажил болт юм байна. Манай Scarlett болох дээр цаг хугацааны бурхан Кроногийн ажлыг авсан. Одоо ямар хүч ашигласан бэ гэхээр цаг хугацааг ухраах хүч ашигласан. Үүний үр дүнд өөрийнх нь нас богиносох ч юм уу. За өмнөх хэрэгдэл болох дээр хурцсах гэдэг хүчээ ашигласнаар одоо 3 өдөр ухаангүй байсан юм бэлээ. Ингээд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг юм бэлээ. Энэ хүч нь болох дээр ер нь бол гой хүч байгаа. Гэхдээ ер нь сөрөг нөлөө ихтэй. За энэ хүчийн талаар ингээд хинч мэдэх хэрэггүй гэж байгаа. Хааны гэр бүл болох дээр Scarlett-ийг яагаад сая шийдгийг өнгөрсөн бэ гэхээр энэ хүч байгаа учраас шийдгийг өнгөрсөн юм байлээ. За тэгээ энэ хэргийнх нь ард хэн байсан бэ гэсэн чинь ерхий сайд байсан. За ингээ ерхий сайдыг олохоор энэ хоёр болох дээр Jack гэх одоо боолын 8-ыг хайгаад тэр болох дээр боолын 8 болох учраас ерхий сайд тэнд чинь тэгээд ерхий сайдыг олохын тулд явж исэн маа. Тэгсэн чинь мэдээ чинь нэгдгэр ханхуу гинт гараад ирнэ. Яасан бэ гэхээр хэрээрээ яриаг сонсцсон. Тийм болохоор ингээд цуг хүрээд ирсэн. Тэгээ энэ гурав хамтдаа тэр боолын 8 хийдэг хүнийг хайгаад
хаана боолын 8 болох талаар асуухаар явж байна. За тэгсэн чинь ингээд нэг хэсэг хүмүүс гарч ирээд дээрлэх гэж үзээд манай Scarlett-д гүйлж байгаамаа. Манай Scarlett болохоор өөрийнхөө хурцсах болон хүч нэмэх гэдэг хүчүүдээ ашиглаад ингээд хормын төдөд энэ хэдийг юу нь бол зодчдаг. За ингээд хамгийн сүүлийн хүн үлдэн чинь ингээд би тэр Jack гэдэг хүнийг хаана байгааг зааж өгье намайг хөшөөгөөч гэж тэгдгийн. За тэгсэн чинь яг хуу байгаа байршлыг мэдэж авчаад Scarlett болохоор чи бусдыг өшөөдөгтэй адил би чамайг хөшөөхгүй гэд одоо түүнийг зодчоод явдаг юм а. За одоо тэр нэг Jack дээр очих уулзалтын болох тэр нэгдүгээр ханхуу хийж байгаа юм бэлээ. Яагаад гэсэн чи Scarlett бол шууд зодно. Ханхуу бол ярилцаад сүрдүүлээд хаана байгааг мэдчихээ гараад ирж байгаамаа. За ингээд боолын 8-нд одоо яаж оролцох одоо хин ингээд оролцох талаар ингээд ярьсан чинь надад нэг санаа байгаа гэд ерөөхдөө энэ 8-ын анги дуусж байгаамаа.